Хөддөх Бурхны ажлын хамгийн том давуу тал нь тэрээр үнэн зөв үг захиас болон хүн төрлөختний төлөө нарийн тодорхой санаа зорилгоо өөрийг нь дагдаг хүмүүс үлдээж чаднаа. Ингэснээр түүний дагалдагчид хожим мах болдох түүний бүх ажлыг болон бүхэн төрлөختний төлөө санаа зорилгыг илүү үнэн зөв бодит байдлаар энэ замыг хүлээн авдаг хүмүүст дамжуулж чаднаа. Мах болдог Бурхан хүмүүсийн дундаж жилхэн Бурхан хүнтэй хамт байж хамт амьдардаг явдлыг үнэхээр бодит байдал болгох ба Бурхны царайг харах Бурхны ажлыг хүлээх Бурхны өрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Би мах бодтой болсон Бурхан Йеховагийн нурууд хүн төрлөختөнд харагдаг эрен үеийг төгсгдөг ба тодорхойгүй Бурхтад итгэх хүн төрлөختний итгэлийн эрен үеийг ч бас дуусгаар болгодог. Сүүлийн удаа би мах бодтой болсон Бурхны ажил нь бүхэн төрлөختнийг илүү бодит байдалд үнсэлсэн илүү бодит илүү сайхан эрен үед аваачдаг. Энэхүү ажил нь хууль болон дүрм журмын эрен үеийг дуусгар болгоод зогсохгүй. Бүрч чухлан бодит тагаад хэвийн зөв тагаад ариун зөв тагаад ариун өдөртлийн төлөвлөгөөний ажлыг нээж хүн төрлөختний нууц болон хүрэх газрыг харуулдаг. Хүн төрлөختнийг бүтээж өдөртлийн ажлыг дуусгар болгодог хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурхныг хүн төрлөختөнд илчилдэг. Энэхүү ажлын тодорхойгүй байдлын эрен үеийг бүрэн дуусгар болгож бүхэн төрлөختөн Бурхны царайг харахаар ирж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эрнийг дуусгаж бүхэн төрлөختөн сатанд үлчилсэн эрен үеийг төгсгөж бүхэн төрлөختнийг цаашин эрен үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн Бурхны сүнсний оронд мах боддог Бурхан ажилласны үрдүн юм. Бурхан мах бодороо ажиллах үедээ түүнийг дагдаг хүмүүс тодорхойгүй Бурхтын санаа зорилгыг хамгаалах болдог. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй үзэгдэшгүй бөгөөд сүнсний ажил нь хүнд илүү их нотолгоо Бурхны ажлын талаарх илүү их баримт үлдээж чадахгүй. Хүн Бурхны бодит нүр царайг хизээж харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэдэг.
нур царайг хизээж харахгүй. Мөн Бурхны бичсэн хэлсэн үгийг хизээж сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурхны жинхэнэ нур царайг орлож чадахгүй. Бурхны төрлөх зан чанар болон Бурхны өөрийн ажлыг хүндүрэж чадахгүй. Бурхан бие махбодтой болж хүмүүсийн дунд ирээд өөрийн ажлыг бичдэг хийсдэрэл тэнгэр дэх хөлөцөйдөх Бурхан болон Бурхны ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд эсрэн харагдаг. Мөн хүн Бурхныг харж Бурхны жинхэнэ нур царайг мэдэж авах. Хамгийн тохиромжтой арга өгөөд үнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.